За юу яцхан guys та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр гэх юм бол Золбоо ТV-гийн сурчилж буй тэрхүү анхны үр жимснүүд гэдэг гаж урсгалын би 2 бичлэг хийсэн байгаа. Тэгэхээр 2 бичлэг бол хоёулаа ямар нэгэн байдлаар хяналт авах зорилготой тийм бичлэг байгаагүй. Гэхдээ одоо би шууд хэлье. Энэ бичлэг бол 100% хяналтын зорилготой бичлэг. Ягаад хяналт авах гэж байгаа юм бэ гэвэл энэ нь өөрөөр хэлбэл тэрхүү муухай гаж урсгал нь тэрхүү шашны гаж урсгал нь яагаад гаж урсгал юм? Яагаад би энийг аюултай гэж нэрлэдэг байгаа юм гэдгийг та бүхэнд судалгаатай, нотлохоотой, баримтаар ил болох болно. Тийм учраас энэ бичлэгийг эхлэлээс нь ахуулаад дуустал нь үзээрэй. Дуустал нь үзэхгүй бол та бүхэн миний яг юу хэлэх гээд байгаа санааг ойлгохгүй хоцорчих боломжтой шүү. За хэдүүлээ бичлэг рүүгээ шууд орцгоё. Let's go. За тэгэхээр энэ бичлэг эхлэх юм нь 1987 оны 8 сарын 29-ний үйл явдлаар эхэлнэ. Энэ 8 сарын 29-нд нь юу болсон бэ гэхээр Одеян гэх гар урлын үйлдвэрт болсон 32 хүний амиа хорлсон хэрэгтэй холбогдож ирж байгаа. За энэ хэрэг нь болохоор Пак Сунжа гэх тэрхүү одоо үйлдвэрийн захирал болоод түүний 3 хүүхэд 32 ажилт нь үйлдвэрийнхээ цайны газрын дээврийн хонгилд амиа хорлсон байдалтай болсон. За ямар хөө байдлаар амиа хорлсон бэхээр одоо мэдээж хэрэг бүхэн болгоны мэдих хүзүүгээ боомлж амиа орлогч байд юм уу? Зарим хүмүүс нь болохоор бүр им уудч байд юм уу те? Хүчрхийл дөртөөч байд юм уу? Хүн өөрийг нь алсан биш, өөртөө шууд амиа хорлох тийм замыг сонгосон байгаа. Энэ бол бүр амар харанг дэлсэн тухайн үеийн Солонгост гарсан хэрэг байгаа. За энэ хэргийг жоох ингээд судлаад авч үзүүлнэ шүү дээ те. Энэ Одеян гэдэг гар урлын үйлдвэр нь болохоор ямар нэгэн байдлаар тийм компани гэхээс илүү компани нэрээр юу нуужсан бэхээр гаж урсгалын ийм шашны бүлэг байсан байгаа. За энэ шашны бүлэг нь болохоор бүр ингээд сүүлд нь энэ хэрэг бүр ингээд дуусны дараа юу гэж дүгнэгдсэн бэ гэхээр шашин шүтлэгт хамаарах олон нийтийн амиа хорлолт гэж үздсэн байгаа байхгүй. Тэгээ энэ хэргийг бүр ингээд гүнзгий жоон судлаад авч үзэх юм бол Пак Сунжа гэдэг хүн нь болохоор өмнө нь авралын сект гэх нэртэй гаж урсгалд явдаг байсан байгаа. Тэгээ тэр гаж урсгалаасаа гараад өөрийнхөө тэр Одеян гэдэг компанийг өөрөө одоо хүмүүст нийлээд үүсгэн байгуулад тэр компаниараа дамжуулаад тэр компанид ажилладаг ажилчид нь өөрийнхөө тэр гаж урсгалын нь бүгд дагалдагчд нь байсан. Өөрөөр хэлбэл гишүүд нь байсан байгаа. Тэр гаж урсгал нь болохоор нэг амар зүйл нь юу байсан бэ гэхээр одоо олон нийтэд болохоор тийм буйны үйл ажиллагаа явуулсан ч гэдэг юм. Тэр асрамжийн хүртэл газар ажиллаулдаг. Тэр асрамжийн газарт байгаа хүүхдүүд нь болохоор ямар нэгэн байдлаар одоо эцэг ихгүй хүүхдүүд биш. Эцэгхээс нь албаар ингэж салгаж авчирсан хүүхдүүдэд би өнөөдрөөс та нарын ээж боллоо. Би та нарын ээж гэж хэлээд тэр хүүхдүүдийг 2-7 хоног гаргаж марахгүй гарангуут нь заавал хаашаа явсан ийшээ явсан бүх юма мэдэгдэх шаардлагатай. Тэгээд тэнд байгаа одоо гишүүд нь болохоор амар их өргөл өргөх ёстой. Заавалчгүй маш их мөнгө өргөл өргөх ёстой гэдэг ийм хатуу зохион байгуулалтаар явдаг. Тэгээд энэ журмын зөрчсөн хүмүүсийг болохоор ташуураар зоодж тамлж янз бүр болгодог. Тэгээд энээсээ болоод өвдөлтөө дийлэхгүй өөд болсон хүн хүртэл байд юм бэлээ. Тэгээд өөд болсон хүнээ юу гэж нэрлэдэг вэ гэхээр Бурхны ивэж иврүүлээр диважн руу явлаа. Энэ бол Бурхны ивэж иврүүл алсан гайхамшигтай зүйл. Гэх мэтчлэн нэрлэдэг байсан. Ийм аимшигтай зүйлийг хийгээд тэг ягаад энэ 32 хүн ягаад өөд болох болсон бэ гэхээр энэ компани нь тухай Солонгостой маш их нэр хүндтэй олимпик хүртэл ивэнтгчээсэн энэ Пак Сунжа гэдэг хүн нь болохоор эмэгтэй хүн дээрээс нь тухайн үеийн эмэгтэйчүүдийн бүр одоо хайрлагдчихсэн тийм од байсан байгаа байхгүй юу? Энэ хүн тухайн үед 7 тэрбум воны өртөө байсан баха. Мөнгө хүлэгчд одоо янз бүрийн хүмүүсээс тэр компани одоо хөрөнгө оруулахын тулд мөнгө зээлсэн байсан. Тэгээ тэр мөнгөө зээлээ яаж төлдөг байсан бэ гэхээр өөрийнх нь тэрхүү гаж урсгалынх нь дагагчд гишүүдээсээ маш өргөл авч өргөлөөрөө зээлийн хүүг төлдөг байсан. Гэвч байнга ингэж чадахгүй энэ хүүгээ төлж чадхаа болсон, зээлээ төлж дийлхээ болсон. Тэрнээсээ болоод өөрийнхөө ажилчид болоод энэ асрамжийн хүүхдүүдэд 80 хүнийг дагуулж зүхтаасан байна. Тэгээ зүхтааж явж байгаад өөрийнхөө компани дээр цагдаа нар шалгах гад ирсэн чинь 32 хүн өөрийнхөө 3 хүүхэдтэйгээ цуг өөд болсон, амиа хорлсон байдалтай болсон. Ийм аимчигтай сэтгэл сэртгийлхэм энэхүү гаж урсгалын амиа хорлолтын хэргийг зууцсан энэ хүн авралын сект гэдэг урсгалаас гаралтай хүн шүү зөө. Энийг маш сайн тогтоогоод аваарай. Энэ дараа нь шууд гачрах учраас. За хэдүүлээ тэгвэл авралын сект гэдгийг ярьж эхлэе зөө. Авралын сект гэдэг гаж урсгалыг хэн одоо нээсэн юм бэ? Хэн хийсэн юм бэ гэдэг. Юм Бён гэдэг хүнтэй холбогдож ирнэ. Юм Бён гэдэг хүн нь болохоор 1941 онд төрсөн Семо гэдэг нэртэй группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, дээрээс нь авралын сект гэдэг энэхүү гаж урсгалын тэргүүн Солонгосоор бол энийг нь болохоор Компа гэж нэрлэдэг юм байна л да. Тэгээ Семо групп нь болохоор Ю Тэг Юн хоёр дахь хүүхэд нь Ю Хюк гэдэг
өөрийнхөө 2 хүүхдээр удирдуулдаг. Тэгээ Semo Group нь болохоор 13 охин компанитай. Тэгээд ихэнх удирдах ажилчид болоо тэр авралын сект гэдэг гаж урсгалынх нь гишүүд байдаг байгаа. Тэгээд энэ компани болохоор нийт одоо хөрөнгө нь гэх юм бол 560 тэрбум воны хөрөнгөтэй. Бион гэр бүлийн хөрөнгө нь болохоор 240 тэрбум воны хөрөнгөтэй. Асар баян бизнесмен тэгээд энэ гаж урсгалын төлөөлөгч байгааз. Тэгээд энийг яагаад ингэж ярьж байгаа юм бэ гэхээр энэ хэрэг нь зүгээр нэг хэрэгтэй холбогдохгүй 2014 оны 4 сарын 16-нд болсон 476 зорчигчд тэрвэрлэж байсан энэхүү Сеул гэх нэртэй гатлаг гэдэг хөлгийн ослын хэрэгтэй холбогдож ирж байгаа. За яагаад энэ хэрэгтэй холбогдож эхэлж байгаа гэвэл Сеул гэх нэртэй энэхүү маш олон 476 зорчигч энэний одоо 300 хэдэн зорчигч нь дандаа ахлах сургуулийн хүүхдүүд байсан. Өөрөөр хэлбэл ахлах сургуулийн хүүхдүүдийн тийм одоо баяр зугаалгын зорилгоор Чежу арал руу явж исэн иймэрхүү хөлөг байгаа байхгүй. Тэгэд энэ хөлгөөс болохоор 300 гаруй хүн амь насаа алдсан. Ийм харамсалтай хэрэг болсон байгаа. Яагаад амь насаа алдах болсон бэ гэхээр ерөнхийдөө амь насаа алдахгүй хохирогч мах баг гарах боломжтой байсан. Дээрээс нь энэ хөлөг хөдлөхийн өмнө цагаар маш муу байсан бөгөөд үдэгдэх орчин өөрөөр хэлбэл 1 км зайд харагдахгүй байвал хөлөг ямар нэгэн байдлаар хөдлөхийг хориглодог байсан. Гэсэн чинь 800 м-ээс цааших зай харагдахгүй байсан ч өөр бус төлгүүд хөдлөг байхад энэ хөлөг дураараа хөдөлсөн байгаа. Ягаад гэвэл мөнгөө бодсон. Энэ 476 зорчигчдоос авсан мөнгө, энэхүү аяллаа хураамж энэ мөнгөө бодсон. Тэгээ Сеул энэ хөлөг болохоор дээр үед хийгдсэн хөлөг бөгөөд үеэс 1994 онд л хийгдсэн хөлөг байгаа. Тэгээ энэ үеэс ахуулаад нэгт засвар ороогүй юм хөлөг. Дээрээс нь онгоцны даацыг албаар хэтрүүлж зохион байгуулалтын өөрчлөлт одоо зорчигчдоо нэмэгдүүлэхийн тулд хүчээр энэ одоо загварыг өөрчилсөн. Бүр одоо зорчигчдын олон болох загварыг өөрчлөөд тэгээ тэр хөдлөх үед болохоор хөлгийг ямар нэгэн байдлаар балансыг алдагдуулахгүй байх ус байх ёстой юм л да. Тэр усын бүгдийг асгаад 3.6 дахин их хэмжээний тим их тооны ачааг хийгээд тэгээ хөдөлсөн. Өөрөөр хэлбэл энэ хөлөг нь живхэн тодорхой байсан. Ямар ч аюулгүй байдлын тийм шалгуур зүйлийг хангаагүй. Дээрэс нь энэ одоо хөлгийн компани буюу Semo гэдэг компани нь болохоор ямар нэгэн байдлаар өөр бас осол тийм янз бүрийн зүйлийг бас гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ зорчигчдын аюулгүй байдлыг ерөөсөө хангаагүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ хөлөг хөдлөөд явж явах үед болохоор гинт хөлгийн одоо баланс алдагдаад 15 градус налуу байдалтай болж эхэлсэн. Тэгсэн чинь тэнд цуудсан хүүхдүүд болохоор яг нэг гайхаагүй яг хөлөг жоох ингээд юм болдон далайн давалгаан болгоод л нэг иймэрхүү зүйл болж байгаа юм гэсэн байдалтай өөртөө селфи мэлпи аваад ингээд байж исэн. Тэгээд тэрний дараа юу болсон бэ гэхээр 45 градусын байдалтай болж гисэн. Мэдээж хүүхдүүд гайх хэвээр юу болоод 45 градус энэ ч одоо энэ л аюулгүй болчихсон шүү гэсэн чинь гинэт дотоод дуудлага орж ирсэн. Дотоод дуудлагаар юу гэж хэлсэн бэхээр аюулгүй, айх зүйлгүй, ойр орчмынхон бариулаас бариад битгий хөдлөөрөө хөдөлгөө хүлээгээд байж байгаараа гэдэг онгоцны одоо хөлгийн ахмадаас тиймэрхүү дуудлага бүр одоо онгоц даяар зарлсан байгаа байхгүй. Тэгээд энэ зарлсан ч хүүхдүүд за аюулгүй мэн гайгүй мэн гэдээ итгээд хүлээгээд байжсан чи онгоц баг багаар ингээд живээ 45 градус чи бүр 90 градус болоод ингээд живж эхэлсэн. Тэгсэн чи угаас аврагдахаар хэцүү болж эхэлж байгаа шүү дээ. Цагдаа нар ирээд аврахаар болоод тухайн үе одоо эргүүлийн цагдаа нар гэсэн үг шүү дээ. Яг нэг далайн тэрхүү эргүүл цагдаа нар. Эргүүлийн цагдаа нар ирээд аврахаар болоод байж ах үед болохоор нэгэн бандахтай дотоо одоо өөрийнхөө өмдийг тайлцсан нэгэн хөгшин ир хамгийн түрүүнд аврагдсан байна. За энэ хөгшин ир нь болохоор 69 настай тухайн үеийн хөлгийн ахмад байсан. Тэгээд өөрөөр хэлбэл тэр онгоцонд байсан тэр хүүхдүүдийг тэр зорчигчдыг зүгээр хаяад үхэх гэж хаяад өөрийнхөө амийг бодоод тэр онгоцны ахмад нь ч биш тэр одоо хөлөгт байсан ажилчид нь хүртэл цуг өөрсдийнхөө амийг бодоод өөртөө аврах гэж явсан. За энэ аврах ягаад өөртөө амийг бодсон шалтгаан нь юу байсан бэ гэхээр өөрөөр хэлбэл тэр онгоц живхэн тодорхой байсан дээрээс нь тэр онгоцныг аврагч тийм одоо юу байгаа штэ зав байгаа штэ. Тэр аврагч зав нь хуучин бөгөөд ямар нэгэн байдлаар одоо тэр онгоцноос амьд гарах боломжгүй өөр олон хүн одоо аврах боломжгүй гэдгийг өөртөө мэдж байсан учраас өөртөөхөө амийг аврах байдлыг сонгож ингэж гаргасан. Тэгээ дээрэс нь өөрөөр хэлбэл би өмнө хэлсэн шүү дээ. Энэхүү Semo гэдэг нэртэй группийн ихэнх гишүүд, захирлууд, удирдах албан тушаалтнууд нь дандаа энэхүү авралын сект гэдэг гаж урсгалын гишүүд нь байдаг. Тэгээд
энэ яг 100% тодорхой болоогүй ч гэсэндээ тэр онгоцны хөлгийн ахмад нь ч гэсэндээ энэ авралын сектийн гишүүн байх боломж айгүй өндөр байгаа. За энэний дараа болохоор энэ одоо хөлгийн асуудлаас болоод бөө юм болсон шүү дээ. Тэгэд энэ хөлгийн яг удирдагч ерөнхий энэ группийн захирал энэ Юмбион гэдэг нөхөрт болохоор Солонгосын засгийн газараас 500 сая воны шагнал амласан. Анх удаа ингэж одоо тийм их воны шагнал амласан. Тэгээд тэргээс 2 сарын дараа тариалангийн талбай дээр энэ хүү Юмбион ямар шалтгаан тодорхойгүй үхсэн байдалтай олдсон байна. Тэгээ энэ хэрэг ингээд өндөрлсөн. Тэгээ энэ хэргийг хүмүүс юу гэж үзсэн бэ гэхээр энэ гаж урсгал нь энэ хүүхдүүдээр дахил өргөчлөө гэж үзсэн. Тийм яриа хүртэл гарсан. За тэгээд энэний дараа болохоор энийг ягаад би ярьж эхэлж байгаа юм гэхээр энэ Юмбион гэдэг нөхрийн дүүгийнх нь хүүхдийнх нь нөхөр нь Пакжион буюу одоо энэ Золбоо ТV-гийн анхны үр жимснүүд гэж яриад байгаа энэ хүү гаж урсгалын тэргүүн бөгөөд энэ гаж урсгалыг санаачлагч энэ хүү нөхөр нь байгаа. Тэгээ энэ Пакжион болохоор Юмбионы ажиллаулдаг байсан тэрхүү авралын сект гэдэг нэртэй гаж урсгалд нь явдаг байсан. Бүр яваад гишүүн байсан байгаа. Сүүлд нь энэ ил болоод тэгэд өөрөө ч гэсэндээ би энэ хүний одоо дүүгийнх нь хүүхдийнх нь нөхөр нь гэдгээ ч хүртэл баталсан. Яг энэ хэрэг намжаад ойролцоогоор 6 жил өнгөрсөний дараа 2020 оноос өөрийнхөө First Fruit гэдэг USA гэсэн Америкийн тим шанаалаа нээж эхэлсэн энэ Пакжион. Тэгээд өөрийнхөө энэ гаж урсгалыг яг үндэ авралын сектийг нэрийг өөрчлөөд энэхүү гаж урсгалаа бид одоо ийм одоо Христ сэтгэл мэтгэл байдлаар худлаа ярьж хүмүүст номлож эхлээд Солонгост бас энэ газар авч эхэлсэн. Тэгээ энэ гаж урсгалд нь орсон хүмүүс бүгд мэдж байгаа тийм ээ. Золбоо ТV байгаа. Тэгээ Золбоо ТV орчуулад энийг анхны үр жимснүүд гэдэг сувга нэгээд хүмүүст 4 видео хийгээд одоо тэр видеонууд хяналт нь бүр 20,000 хүрсэн. Тэгээд subscribe нь 2,000 хүрсэн. Дээрээс нь Монголд хүртэл энийг дэмжигч Facebook хуудас хүртэл гараад ирсэн байна guys. Энэ бол энэ гаж урсгал энэ олон анхны тэр 32 хүний амиа хорлолтоос эхлээд дээрээс нь тэр 300 гаруй хүний онгоцны ослоос эхлээд энэ бүх хар мөрийг дагуулсан. Энэний гол зорилго нь юу байсан бэхээр ердөө мөнгө. Энэ хүмүүс асар их бизнес, асар их тэр одоо өргөлөөр дамжуулж тэр их мөнгийг хурааж байсан бохоггүй. Тэгээ энэ мөнгөний энэ зүйлээс хүмүүсийн ягаад ингэ шашнаар ингэ дамжуулж яадаг гэхээр энэ гаж урсгалд ордог хүмүүс дийлэх нь штэ. Ямар нэгэн байдлаар зөв зүгээр хүмүүс биш. Амьдралд нь маш том сэтгэлийн шарах, маш том стресс тэ ямар нэгэн байдлаар хүүхдээ алдсан ч байд юм уу, нөхрөө алдсан ч байд юм уу, эхнэрээ алдсан ч байд юм уу, одоо ямар нэгэн байдлаар салд сарнсан ч байд юм уу, ямар нэгэн байдлаар маш том стресс, маш том хэцүү байдлыг амьдрахад хэцүү байдал ийм зүйл дээр тоглолт хийгээд энэ гаж урсгалд оруулдаг байгаа шүү guys. Тэгэд би Монголд ийм муухай гаж урсгал битгий ороосоо гэж хүссэнтэй өнөөдөр энэ бичлэгийг хийж байна. Тэгээ та бүхэн ямар нэгэн байдлаар алдартай хүмүүс их ч юм уу, алдартай ютубер, алдартай хүмүүс их ч байд юм уу, зөв зүйл дээр нь дэмжиж буруу зүйл дээр нь шүүмжлэх хэрэгтэй. Буруу зүйл дээр нь дагаж тэр хүнийг дэвэргэж өнгөрөөж тэр хүнийг өмөөрч болохгүй guys. Намайг ч гэсэн буруу зүйл дээр бол буруу зүйл дээр шүүмжлэх хэрэгтэй. Яг энтэй адилхан буруу зүйл дээр нь тэр хүнийг шүүмжлэх хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд ирэхэд Золбоо ТV ахаа би танд зориулж хэлэхэд та над сувгаа устгах байгаа. Тэгээд миний ярьсан зүйлийг худлаа гэж бодож ивэл та өөрөө Google-ээс хайгаа. Тэр ч байтугай Wikipedia дээр хүртэл байж байл. Хайгаад өөрөө судлаад олоод үз. За тэгээд энэ видео маш олон хүмүүст хүрээсэй гэж бодож байна. Энэ сувгийг хаагаасаа гэж би бас хүсэж байна. Энэ гаж урсгал Монголд битгий орж ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд дараагийн бичлэгээр та бүхэнд саяны ярьсан 1987 онд болсон Одиан гэх хэрэг, тэгээд дээрэс нь саяны Сеул гэдэг онгоцны яг жинхэнэ ослын хэргийг бүр дэлгэрэнгүй ярьж өгч бас болно. Тэгээд мөн гэх одоо балер гаж урсгалын талаар бас яагаад энэ гаж урсгал нь энэ их олон хүмүүсийн одоо хараалыг идвэ гэдэг талаар ч бас ярьж өгч болно шүү заяа guys. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр бай.